За өнөөдөр Монгол инновац сурал уулзалтын хамгийн ихний хэлэлцүүлэгт ирсэн та бүхэнд баярлалаа. За гарааны бизнесийн эко орчин гэж сүүлийн үед нэлээд их хөндөгдөж байгаа. Нэлээд бас тренд болж байгаа энэхүү сэдвийн талаар за энэхүү орчныг бүрдүүлэхэд шаардлагатай за хувь нэмрээ оруулж чадах оролцогч талуудыг оролцуулсан тэдгээрийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх замаар нэгдсэн ойлголтод хүрч за улмаар бодлогын зөвлөмжийг гаргах зорилготой Монгол инновац сурал уулзалтыг за мэдээллийн технологийн үндэсний паркаас зохион байгуулж эхэлж байгаа. Тэгэхээр хамгийн ихний уулзалт маань инновацийн экосистем гэсэн сэдвийн хүрээнд Улсын хурлын гишүүн ам тулахыг үндэс зочнороо өрн эхэлж байгааг та бүхэн зарлахад таатай байна. За энэхүү уулзалт маань за инновацийн экосистем, гарааны бизнес эко орчинд за яг одоо тулгамдж байгаа асуудлуудыг за яг энд одоо оролцогч талуудын оролцоотойгоор тодорхойлох, за хэрхэн эдгээр асуудлуудыг шийдэх, за хоорондын мэдээлэл солилцох зэрэгийг одоо тодорхойлох ёстой. За үүнээс гарсан олон төрлийн бүтээлч санал шүүмжлэлүүдийг нэгтгэн за зөвлөмж гаргах, за цаашдын хөгжлийн бодлогын зөвлөмжөд хувь нэмрээ оруулах ийм ач холбогдолтой. За бид энд энэхүү экосистемд оролцогч за бүх талуудыг оролцуулахыг зорж байгаа. Энд та бүхний харж байгаачлан төрийн төлөөлөл, за мөн мэдээллийн технологийн үндэсний паркийн төлөөлөл, за мөн одоо гарааны бизнесүүдийн төлөөлөл, за санхүү хөрөнгө оруулалтын орчныг шийдэх боломжтой, за санхүүгийн байгууллагын төлөөлөл мөн оролцож байгаа юм. За бидний хамгийн ихний сэдэв инновацийн экосистем гэдэг нэртэй та бүхний урд байгаа танилцуулгын 2 дугаар хуудасны хамгийн ихний үйлдвэр дээр бидний бичсэнчлэн 4-р аж үйлдвэрийн хувьсгал бол аль хэдийн эхэлж гисэн байгаа. За гэхдээ бид хаана явна вэ? Дэлхийн эдийн засгийн форум за өнгөрсөн жилээс эхлэн 4-р аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн гэдгээ за энэхүү форумыг үүсгэн байгуулж Klaus Schwab зарласан. За 4-р аж үйлдвэрийн хувьсгал бол зөвхөн компьютер, технологи, датагаас гадна шин бүтээл, шин бүтээгдэхүүн, нийгмийг өөрчилж чадах, хэрэглээг өөрчилж чадах инновац байх юмаа гэж үүн дээр бичсэн байдаг. За мэдлэг суурилсан эдийн засаг өөрөө за дэлхийн улс орнуудын эдийн засгийн хамгийн гол хөгжлийн бодлого болж байгаа энэ цаг мөчид Монгол улс хаана явна вэ гэдгийг бид за энэхүү хэлэлцүүлгүүдээр ярилцаж тодорхойлох ёстой. За инновацийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тал дээр маш олон ажлууд за төрийн оролцоотойгоор олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр явагдаж байгаа. За амжилттай хийгдэж байгаа ч байгаа. За тэгвэл бидэнд одоо хүртэл гарааны бизнесүүдийг дэмжсэн, за инновацийн экосистемийг бүрдүүлэх, нэгдсэн платформ үүсгэх тал дээр төрийн дэмжлэг нэгдсэн бодлого өгүүлэгдсээр байгаа. Тэгэхээр альва экосистемийг бүрдүүлэхэд маш олон оролцогч талуудын оролцоо чухал байдаг. Энэ зөвхөн компаниуд за гайхалтай сэтгэгчид, антрепренеруудын 100% дэмжлэг одоо хүчин зүтгэлээр энэ соёлыг түгээчихдэг, амжилттай кейс бий болгочихдаг, дараагийнхаа үеийг бэлтгэдэг гэвэл энэ дүрэл болно. Энд санхүүгийн институтууд, төрийн байгууллагууд, за олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд зэрэг бүх оролцогч талуудын оролцоо, хувь нэмэр маш чухал байгаа. Тэгэхээр бидэнд яг эдгээр оролцогч талуудын мэдээлэл солилцох, хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоо зэрэг нь сул байгаа гэдэг нэгдсэн ойлголт байгаа учраас эдгээрийг сайжруулах үндсэн дээр энэхүү цуврал хэлэлцүүлгүүд одоо эхэлж байгаа. Тэгэхээр энэхүү цуврал хэлэлцүүлгүүдээр бид нар компаниудын өнөөгийн нөхцөл байдал, за төрөөс одоо яг хэрэгжүүлж байгаа одоо бодлого, за цаашдаа хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөрүүд за ер нь анхааруул шаардагдах зохистой зүйлсүүдийн талаар ярилцах болно. Тэгэхээр өнөөдөр бидэнд нийт 6 илтгэл хэлэлцүүлэгдэнэ. За хамгийн ихнийх нь хамгийн эхлээд бид нар энэхүү манай урилгыг хүлээн авч энэхүү одоо цуврал ярилцлагын хамгийн ихний хэлэлцүүлэгт цаг зав гарган ирсэн Улсын хурлын гишүүн ам тулахыг та нэг нээж сэтгэлээ хуваалцна гэж урьж байна. Тэгвэл энд оролцож байгаа бүх хүмүүсийн нэрийн өмнөөс танд бас хүрэлцэн ирсэнд баярлалаа гэж хэлье. Цаашдын бас олон зүйлүүд эхлэх байх болтугай. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бас Монголд инновацийн тухай, тэр дундаа одоо мэдлэг цөөрөлсөн эдийн засгийн тухай, хөгжлийн тухай
Яриа аль болох олон байх тусам аль болох юм уулзалтууд олон байхын хэрээр мэдээж хөгжил илүү хурдснаа. Мэдээж энэтэй бол маш сайн оновчтой санал шийдлүүд бол юм уулзалт яриан дундаас л одоо олддог. Тэгжиж л одоо гарах учиртай. Ер нь бол харьцангуй Монголд бас хөгжих бололцоо бол одоо жишээлбэл одоо Силикон Валитэй болж гэдэг юм уу, Монгол бол их ярьдаг тийм ээ. Тэгэхээр бол энэ мэтчлэн бидний хөгжих бүх боломжууд маань харьцангуй олон л доо. Монголд хөгжлийн гарц их олонтой. Нөө шийдэл нь бол харьцангуй тэрнээсээ болоод алийг нь шийдэж чаддгүй. Тэгээд аль нь ч хөгждөггүй нэг ийм одоо сул талтай. Харьцангуй бусад одоо улсууд бол юу гэдгийг баг нөөц бололцоо хэмэдмэл баг боломжгүй юм дунд мэдлэгийг яста жинхэнэ хөгжүүлж ижил тодорхой хэмжээний амжилтанд хүрдэг ийм жишээ бол их олон оронд бол байд юм билээ. Тэгэхээр бид бүхэн бол харьцангуй энэ судлаачид энэ салбарын хүмүүс бол уулзаад ярилцаад тодорхой цэг дээр огтлцож байгаа юм шийдлүүдээ гаргаж сурах ёстой гэж би бол хөвдөө бодож байгаа. Ингийн тулд бол шийдэл гаргаж байгаа улс төрчид өөрсдөө их мэдээлэлтэй болох ёстой. Харьцангуй одоо улсын хурлын гишүүн гэдэг бол бүх юм мэддэг шийддэг хүн бол биш. Гэхдээ бид нэр аль болох өөрсдөө харин мэдхийн төлөө явж мэдээлэл дунд орж энэ салбарын хүмүүсийн яриа одоо илтгэл саналыг бол сонсоод дараа нь шийдэл гаргахдаа бол тэр одоо мэдээлэл дээр суурилсан шийдлүүд гаргадаг л одоо болж чадах юм бол харьцангуй өөр болно. Би бас энэ улс төрд бол бас лобби бүлэг энэ төр бол яг ийм албан ёсны байдлаар байх ёстой гэж би хөвдөө ойлгодог. Яг гэвэл тэр лобби бүлгүүдтэй мэдээлэлээ тодорхой хүрээнийх нь нэрээд өгчдөг, алдаа оноо боломж болцоог нь яг мэдээлэлээр нь хангадаг. Тэгээд тэр мэдээлэлтэй байгаа одоо улс төрчид шийдэл гаргах хэрэгтэй. Харьцангуй бол манайх бол мэдээлэл нь бүрхэг шийдлүүдийн бол үүдий тодорхой ганц нэгэн одоо лидер улс төрчдийн шийдэл дээр суурилсан маягтай тэгээд ерөнхийдөө дагалдаж шийдлүүд явж байгаа. Ийм дүр зургууд бол бас тэр хөгжилд бол үүдийн саадтай байдсан болов уу гэж би ингэж одоо бодож байна. Тэгээ миний хувьд бол 28 настай одоо их хурл парламентын 7 удаагийн сонгуулийн түүхэнд хамгийн залуу одоо гишүүний нэг л болж байна л да. Тэгээд өмнө нэг одоо юм хүн байсан. Тэгэхээр бол харьцангуй юм залуу байгаа учраас мэдээж аль болох залуучуудын гэсэн тодтолтой арга хэмжээнээс нь хоцрохгүй юмсан. За мэдээж туршлагын тулд бол тодорхой бас дутмаг байгаа учраас аль болох мэдээлэлээр өөрийгөө зингэлэх юмсан гэсэн. Ийм эрэлхийлэл бол надад бол байгаа. Тийм учраас бол энэ уулзалтыг би бас баясаад үг яриад ингээ манай хамт олонтой холбогдохоор нь бол би очиё гэж бол хэлсэн. Тэгээд мэдээж миний хэл хөг нь бол төгсгөлдөө байвал зөв байх. Яг гэвэл та нарын бие бас бодол санаа шийдлүүд тэгээд юу гэдгийг улс төрийн эрхцэн ямар шийдэл жишээлбэл хэрэгцээтэй байгаа вэ гэдгийг л бол би ойлгох нь илүү чухал гэж. Тэрнээс би ойлгож байгаа та нарт хэлэх нь бол нэг тийм ач холбогдол бол багтаа байна гэж. Ингэж би бодож байна. Тэгээд өнөөдрийн уулзалтанд амжилт хүсье, сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа Нарантай дарагт, Наран цэцэг дарагт тэгээд одоо та бүхэндээ баярлалаа. За гантулга гишүүндээ баярлалаа. За тэгэхээр хамгийн ихний илтгэлийг инкубатор бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга Наран цэцэг тавих болно. За мэдээллийн технологийн бизнес инкубаторын төвийг бүр үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлээл одоо амьд түүхийг нь одоо хүрнэ өгүүлж чадах Наран цэцэг даргын илтгэлээс за бид яг одоо байгаа мэдээллийн технологийн үндэсний паркийн үйл ажиллагаа, түүхэн хөгжил, за амжилт болон цаашдын хандлагын талаарх мэдээллийг сонсох болно. За нийт хүрэлцэн ирсэн зоч төлөөлөгч ялангуяа бидний урилга хүлээж авсан улсын явдлын гишүүн гандлага гишүүндээ баярлалаа илэрхийлье. Бусад одоо зочид төлөөлөгчтэй. Тэгээ өнөөдөр манай компаниудын одоо байнгын эрэлхийлж байгаа бид бол одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй юм аа. Бидний одоо хамгийн хүндрэлтэй байгаа шийдлийг хилээд өгөөч, төр засагт яриад өгөөч гэсэн энэ олон ийм одоо залуучуудын маань хүсэлт эрмэлзэл бидрийг ийм ажил хийхэд хүргэсэн. Тэгээ дээрээс нь манай одоо viral partner гэдэг манай компани одоо залуучууд маань одоо энд одоо өөрсдөө хошуучлаад тийм ээ орж ирж байгаа. За тэгээд өнөөдөр миний илтгэл бол ерөнхийдөө та бүхэнд IT парк маань ерөөсөө үүсэн байгуулсан цагаас ер нь яг юу хийж эхэлсэн юм бэ? Яагаад гэвэл би тодорхой хэмжээгээр энэ байгууллагын үндсэн бааз сурны ийм хүчин чадалтай мэдгийг ганц тулгах гишүүн болон бусад зочид төлөөлөгчтэй ойлгуулж байж манай хүмүүс маань тэрэн дээр бас толгуурласан шийдлүүд гарах боломжтой юмаа гэж үзээд өнөөдрийн илтгэлдээ ерөөхдөө би танилцуулга маягаар ямар хөө үр дүнтэй ажиллаж ирсэн одоо бид нар ямар алдаа түтгэл байгаа юу байгаа гэдэг талаар ерөөхдөө та бүхэнд ярих одоо юутайгаар орж ирсэн байгаа.
За тэгээд ундралын хувьд бол баярлалаа ундралаа. Би 1998 онд яг анх 28 настай байж байхдаа энэ парк банклээд эзэмшигний ажилд орж ирж байсан. Тэгээ одоо 28 таа орж ирээд эзэмшигний ажилтнаас эхлээд ингээд бүхэл салбарын хүрээнд би эзэмшигний ажиллагаа хийж агаад 2002 оноос анхны Монгол улсад анхны бизнесийн инкубатор болоход анхны менежерээр би одоо сонгогдчихжээ. Өөрөөр хэлбэл анх лээд инкубатор гэдэг юм эмнэлгийн нэг л инкубатор гэдэг юм уу гэдэг ойлголттойгоор миний тархин дээр би инкубаторыг бий болгож ирсэн. Орж ирж исэн. Юугаа хийхээ мэдэхгүй би 1 жил энэ дотор төрөлдөж явсан. Инкубатор гэж юу байдгийг би ойлгохгүйгээр тэгээ би солонгосоо хүмүүсийн гарын авлагнаас би харж байгаа инкубаторыг бид нар ингэж ажиллаж болдго юм байна гэдгийг би өөрийнхөө одоо байнга уншиж судалж иж би энэ инкубаторын менежер гэдгийг бий болж явсан. Тэгээ 11 оноос хойш би одоо энэ инкубаторын энэ төвийг ерөөхдөө нь хариуцаад үйл ажиллагааг нь аваа явж байгаа. Бизнес хөгжүүлэлтийн үйл ажиллагааг дэмжиж аваа явж байгаа. Энэ хугацаанд ер нь одоо явсан бүх түүхүүдээ би танд энэ дээр тайлбарлая гэж бодож байна. Бидний явуулж байгаа гол үйл ажиллагаа бол мэдээллийн технологид суурилсан жижиг дунд бизнесийг эрхэлдэг юм аж ахуйн тооцоотой газар байгаа. Энэ хугацаанд бид нар англиад хэдэн оноос эхэл байгуулагдсан бэ? Энэ талаар бол та бүхэнд ерөөхдөө ярих гэж бодож байна. Манай байгууллагын төв бол ерөөхдөө 1972 онд байгуулагдсан. Шинж ухаан мэдээллийн төв гэдэг нэртэйгээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас бол технологиг дамжуулах одоо бусдад одоо ирсэн технологиг дамжуулж эрдэм шинжилгээний байгууллагуудаар дамжуулж шинэ бүтээл оновчтой саналыг гаргадаг социализмын үеэс ингээ 72 онд байгуулагдсан цагаас эхлээд одоо энэ 44 жилийн үйл ажиллагаа болж байгаа. 44 жилийн үйл ажиллагаанд ажиллагаа явуулж байгаа шинжилгээ техникийн мэдээллийн төв гэж байгуулагдаад энэ дээр анхны захирал маань майдургаа гэж байж байсан. Тэгээ 97 онд бид нар нэрийн хувьд бол өөрчлөгдөд шинжилгээ мэдээллийн төв корпорац болоод нэрийн хувьд адилхан статусын хувьд бол адилхан явж байгаа. 2002 онд бүгд Солонгос улсын одоо тусламжтайгаар 1 сая долларын тусламжтайгаар мэдээллийн технологийн үндэсний парк гэдгийг бол байгуулсан байгаа. За тэгээ 2002 онд бид нар байгуулагчаад орчноо бид нар бий болгочоод 2003 онд мэдээллийн технологи бизнесийн анхны инкубаторыг байгуулсан. Анхны бизнесийн инкубатор нь юу байсан гэхээр шинэ дэвшилтэд санааг одоо хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл Монгол улсад мэдээллийн технологийн бизнесийн үйл ажиллагаа харьцангуй муу хөгжсөн байсантай холбогдуулаад энэ чиглэлийн бизнесийг яриа түлхүү хөгжүүлэх. Энэ чиглэлийн одоо залуу хүмүүсийг дэлхийн зах зээл дээр Монголын зах зээл дээр гаргах эрх зорилгоор 2003 онд анхны мэдээллийн технологийн үндэсний инкубаторыг бол байгуулсан байгаа. Тэгээ 2006 онд бид нар өөрсдөө бид нар мэдээллийн технологийн инженеруудын компаниудыг бэлтжижээ. Мэргэжлүүдийг бэлтжижээ. Гэвч эдрийг бид нар яаж чадваржуулах хэрэгтэй вэ? Эдгээр маань яаж чадваржуулж дэлхийн түвшинд гарах хэрэгтэй вэ? Энэ чиглэлээр бид нар 2006-нд мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг Япон улстай хамтран оруулж ирсэн байгаа. Одоо хүртэл бид нар энэ шалгалтыг нийт одоо 10 дахь жилдээ одоо энэ 10 сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна. За 2014 онд бид нар засгийн газрын одоо юутаагаар дэмжлэгтэйгээр 2014 онд одоо Silicon Valley шиг Silicon House-ыг бид нар байгуулъя гэж Silicon House-ын нийлтийг бид нар 2014 онд бол байгуулсан байгаа. За манай бүтэц зохион байгуулалтын үед ерөнхийдөө бол бид нар дээрээ түрүүн хэлсэн одоо бид нар агентлаг тэгээ дээрээс нь удирдах зөвлөлтөө дээрээс нь ерөнхий захирал дотроо 3 төвний газартай захирал хүний нөөц хамтын ажиллагааны газар инкубатор бизнес хөгжүүлэлтийн төв дээрээс нь инновац технологи дамжуулах төв судалгаа сургалт мэдээллийн төв гэдэг 3 төвний газартаагаар ажилладаг нийт 20 мэрэгчлэн үйлчлэгийн ажилтан 35 ажилтнтай энэ одоо байгууллагыг бид нар үйл ажиллагааг явуулж байгаа. За бид нар 2013-аас 14-нд Монгол Улсын ерөнхий сайдын багцаас 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Silicon House төслийг бол хэрэгжүүлсэн. Энэ дээр бол бид нар одоо энэ дээр бид нар энэ дээр бол бид нар 2 давхрад инкубатор компаниудаа бид нар орчныг бид нар бүрдүүлж өгсөн байгаа. Энэ 2 давхар энэ чинь embedded систем лабораторийг бид нар гаргаж өгсөн байгаа. Дээрээс нь бид нар энэ хүмүүстэй зориулсан мэдээллийн технологийн мэргэсэн одоо хүмүүсийг зориулсан сургалтын ийм танхимуудыг бид нар гаргасан. Дээрээс нь мэдээллийн технологийн анхны одоо төрөлцсөн номын сангийг бий болгосон. Дээрээс нь бид нар Монгол улсад Монгол контентийг үйлдвэрлэх Монголын анхны компьютер вижн лабораторийг бид нар одоо гаргасан байгаа.
За ерөнхийдөө миний ярих байгаа чиглэлүүд бол би танд ерөнхийдөө паркийн ерөнхий түүхийг 2072 оноос эдүгөө хүртэл яаж өөрчлөгдсөнийг бол ерөнхийд нэрлээ. За миний ярих байгаа бол ерөнхийдөө инкубатор шалгалт гэдэг хоёр чиглэлээр ярина. За инкубатор гэдэг маань одоо манай энд байрлаж байгаа энэ жижиг дунд гарааны компаниудад маань хэрхэн дэмжлэг үзүүл хэрхэн явдаг юм бэ? Энэ талаар ерөнхийд нь бид нар танилцуулъя гэж бодож байна. За ерөнхийдөө би түрүү зорилгыг бол хэлсэн те бид нар ямарваа нэгэн тэр энэ жижиг компаниудад бид нар тодорхой хэмжээгээр шинэ зэвсэлтэд санаагийн бүтээгдэхүүн үйлчлэгийг болгон хуурахад нь бид нар дэмждэг, тусалдаг. Дээрээс нь бид нар зах зээлд өрсөлдөх чадрын сайжруулдаг, боломжтой болцоотой хэмжээгээр бид нар ажлын байрыг бид нар олгож өгдөг байгаа. За инкубаторын ерөнхийдөө үйлчлэлийн түүхийн ярих юм бол бид нар 2003-аас 3 онд анхны орчны бүрдүүлэлтийг бид нар хийсэн. 2003 онд инкубаторын анхны эсэлтийг бид нар зохион байгуулсан. Ингээд бид нар анх эхлээд 2003 онд 19 инкубаторын мэдээллийн технологийн чиглэлийн 19 компанийг бид нар анх эхлээд авч ирсэн. За 2004 онд Америкийн нэгдсэн улсын үндэсний бизнес инкубацийн холбооны бүрэн эрхт гишүүнээр бид нар бол албан ёсоор нислэж байлаа. Тэгээд 2005 онд шинээр бизнес эрхлэгчийн анхны бол төгсөлт буюу одоогийн энэ мэдээллийн технологийн Монголын мэдээллийн технологийн зах зээл дээр үйл ажиллагаа маш амжилттай болж байгаа интерактив BI, Starsoft, ECM энэ Business Network гэсэн энэ компаниудыг юунууд манай энэ 2005 онд анхны эслийг бид нар хийж байлаа. За 2006 онд бид нар энэ чиглэлээр яваад бол энэ компаниудыг бид нар гадаад аутсорсингийн чиглэлээр гацгшаа шигсэн үйл ажиллагаа явуулъя гэсэн бодлого бариад 2006 онд бид нар гадаад аутсорсингийн анхны эсэлтийг авч ирсэн. Энэ эсэлт маань хэдийгээр явж исэн ч гэсэн бид нар тухайн нөхцөл байдал бид нар аутсорсингийн нөхцөл болцоог бүрдүүлж чадаагүй учраас эргээд бид нар 2009 оноос эргэж болоод эргээд бид нар анхныхаа хуучин энэ жижиг бизнесийг эрхлэх энэ чиглэлээр бол компаниуд эсвэлт авсан байгаа. За тэгээ инкубаторт ажиллаж байгаа ажилчдын 2126 онд 2007 онд төрсэн байгаа. Яагаад гэвэл бид нар аутсорсингийн чиглэлийн компаниудыг аваад аль болохоор олон ашигчныг ажиллуулах бодлогыг барьж ирсэн учраас 2007 онд 226 төрсэн байгаа. За тэгээ инкубаторын төсөл компани ер нь дундаж 2011 оны бид тогтмол ажилчдын цалин ингээд мониторинг хийгээ явж байдаг л да. Дунд цалин бол 485 мянга төрсэн байгаа. Харьцангуй өсөд ирсэн. Тэгээ 2013 онд бид нар 10 жилийн хойг тэмдэглэсэн. Тэгээд 2014 оноос бид нар за одоо энэ үйлчлэгээр бид нар яваад тахтарсаа болохгүй юм байна. Энэ үйлчлэгээ бид нар тодорхой хэмжээр багцлаад компанида хүрсэн байдлаар явуулъя гэдэг 2014 онд бид нар 8 багц үйлчлэгийг хэрэгжүүлсэн байгаа. Энэ 8 багц үйлчлэл нь бол дотроо нэг компани дунджаар төрөөс 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийдэг тийм үзүүлэлттэй байж байгаа. Тэгээ 2014 оны 5 дугаар сард бид нар Silicon House-ийн нээлттэй инкубаторын анхны шинэ орчинг бий болгосон юм байгаа. За 2014 онд бид нар би түрүү хэлсэн 2002 оноос хойш 14 оны хүртэл бүх юмыг ингээд ерөөхдөө хийгээ авч чадсан платформ байхгүй, нэгдсэн платформ байхгүй болохоор бүх юмыг би дээр үе нэг хошин шагнал метрампаж гэдэг шиг олон мэрэгчлээ байлаа шүү дээ. Санхүү бүх талаар нь ингээд оруулаад нэгтгээ авч яадаг. Тэгээ 2014 онд бид инкубаторын анхны платформыг гаргасан. Энэ дээр бид нар бүх чиглэлээр компаниудын үнэлгээ, шинжилгээ бүгдийг бид нар аваад нэгтгээ тэрнээс бид нар дүнэлтээ гаргаад эцсийн мониторинг гаргадаг инкубаторын платформыг бид нар 2014 онд шинээр байгуулсан. За 2015 онд анхны бизнес инкубаторыг эмэгтэйчүүдийн инкубаторын анхны хэлцээ зохион байгуулсан. Энийг би яагаад зохион байгуулсан гэхээр энэ би өөрөө эмэгтэй хүн яваад энэ салбарт ажилладаг одоо яг ингээ харахад бол дандаа эрчүүд байж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд маань гэртээ хүүхдээ гаргацдаг. Эсвэл гэртээ байгаад байдаг шин санаа төрөөд байдаг тэр хүмүүс ажиллах орчин байдгүй. Эсвэл мэрэгжлээрээ ажиллаж чадахгүй энэ тэнд офис менежер хийдэг ч юм уу. Иймэрхүү ажлууд хийж байгаа ийм нөхцөлийг би хараад 2015 онд өөр анхнаа санаачлаад за би эмэгтэйчүүд зориулсан инкубаторыг байгуулъя гэдэг 2015 онд анхны эмэгтэйчүүдийн бизнес инкубатор эсэл зарлаад энэчнээс одоо бол 2 эмэгтэйчүүдийн инкубаторын компаниуд манад бол боожж байгаа. За 2016 оны 6 сараас бид нар Солонгос явж байгаас туршлага судалж ирсэн. Оюутнуудаас ялангуяа ажлын байран дээр гарчихсан бүр аль руу гараад ингээ ажлаа ясхийн оноос харьцангуй хүн шин санаа гаргахгүй. Оюутан хүнээс эдрээс маш ингээд богинохон боловч хөөрхөн жижигхэн санаа гаргаад тэрийг бид нар шаашаа хөгжүүлж чадвал болдгиймаа гэсэн санаагаар бид нар 2016 оны 6 сараас оюутны анхны инкубатор эсэлтийг зохион байгуулсан байгаа. Тэгээ 2016 оны 8 сард бол Азийн зах зээлд инкубатор компаниуд анх удаага Азийн зах зээлд бол бүтээгдэхүүнээ гаргасан ийм төвтэй байгаа.
За яруу инкубаторын статистикийг ерөнхийд нь харахад бол бид нар эслийн тоогод ерөнхийдөө шилдэг төгсгч бол манайд бол ерөнхийдөө 12 компани байж байгаа. Амжилттай төгсгч бол 30 байгаа. Хасагдсан бол 36. Ер нь ерөнхийдөө манай шалгаруулалтанд өөрөөр хэлбэл 2002 оноос 3 оноос идэвхтэй нийт 300 гаруй аж ахуйн нэгжүүд биднэртөө харьцсан гэсэн үг. Тэрнээс бол бид нар 113 компани манайхыг элсээ төгсөө гарцсан, бид нар шалгаруулаад авсан гэсэн үг. Иннээс бид нар инкубаторын дөхөнд нэг 80%-аас нэг 20% амжилттай явж байгаа амжилт гэж үздэг. Гэхдээ манайд бол 50% амжилттай явж байгаа бий гэж үздэг. Амжилттай төгсгчүүд нэг 30, хасагдсан 36, шилдэг төгсгч бол 12. Хугацаанаас өмнө би энэ хугацаанд ажиллаад танахаас ингээд дэмжлэг аваад болчлоо гэсэн компани бол 18 байгаа. Яг одоо байрлаж байгаа бол 17 компани байж байгаа. За энэ 2003-аас 16 оны нийт одоо ингээд борлуулалтын орлогыг та бүхэн ингээд харж байна. Хамгийн их одоо өсөлттэй байсан үеийн ихлээр тухайн үеийн нөгөө нэг хамгийн их ажилчид гэсэн аутсорсингоор хийсэн ажлын нөхцөл байдал иймэрхүү одоо болсноос шалтгаалсан байгаа. Доор нь бол ерхэд нь бол танд тайлбарлалтан байсан байгаа, бичсэн байгаа. Борлуулалт үйлчлэлийн харьцангуй сүүлийн жилүүд өсөж байгаа хэдий ч энэ нь ажилтны цалин түрээсийн хангахаас хэтрэхгүй байгаа. Ялангуяа компанийн үнэлгээ, хөрөнгийн эргэлтийн банкны зээлийн шаардлага хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чадахгүйгаас үндэсний хэмжээнд өсөж босч чадахгүй байна гэсэн юм бид нар дүгнэлт өөрснөөсөө гаргаж байгаа. Дэлхийн зах зээл дээр магадгүй бид одоо манай дээр ажилтаа ярьсан Монголын зах зээл дээр Хонконгод 4 ажилтнтай 140 сая төгрөгийн хөрөнгөтэй тийм компани бол Хонконгийн хөрөнгөний зах зээл бүртгэгдсэн байна гэдэг. Манай компаниудад бүртгэгдэх гэхээр бас сул талууд их байдаг. Татвараа буруу өгдөг, тайлангаа буруу өгдөг, татвар одоо төлөхөөс зайлс хийдэг, дандаа хоёр талантай байдаг. Энэ бол 2002 оноос идэвгүй хүртэл би ажиллаж байхад энэ бол миний одоо 10 хэдэн жилийн өмнө байж байгаа энэ бол түүх дандаа хоёр талантай явдаг. Тэгэхээр энэ байдлаас бид нар аль болохоор гаргахаар одоо хүмүүс эхнээсээ бид нар санхүүгийн ажилтныг авах, дээрээс нь санхүүгийн аутсорсинг гэднэрт хийх ийм ажлуудыг бид нар зохион байгуулж байна л да. Дээрээс нь энэ хүмүүс маань татвар долгитой одоо үнэн зөв тайлан өгөөгөөс хөрөнгөний зах зээл дээр бүртгэж чадахгүй тийм одоо зовлон биднэрт бол тулгарч байгаа. За ер нь яг бид нар төгсөгч компаниуд маань одоогийн төгсөгч компаниуд маань ер нь ямар хөө ажил байж байгаа юм бэ гэдэг бид нар 2009 оноос хойш одоо 18 инкубат компаниудын тоо мэдээллийг бол оруулсан байгаа. Одоогийн байдлаар бол 2009 оноос хойш нийт 18 компанид үндсэн ажилтан нь бол 127, гэрээж ажилтан 19, нийт ажилтан бол 146 ажилтантай байж байгаа. Бид бол төгсөгч компани төгсөө явлаа гэж үздэг. Байнга тэр компаниудыг эргэж дуудаж оруулж ирж өөрсдөө хамтын ажиллагаанд байнга оруулдаг байгаа. За төгсгөл компаниудын үйл ажиллагаа бол ерөнхийдөө програмжийн чиглэлээр нэг 14, веб хөгжүүлэлтийн чиглэлээр нэг 7, техник хангамжийн чиглэлээр 3, яг аутсорсингийн чиглэлээр бол 8 компани байгаа. Үйлдвэрлэлийн автоматжуулалтын системээр нэг 2, нийт 22 нийт төрлийн үйл ажиллагаа болдог. Одоо хийсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг та нар ерөнхийд нь бол харж байна. 2009-аас 15 оны хооронд 18 компани бол үндсэн бүтээгдэхүүн бол 72 бүтээгдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл энэ компаниуд маань өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй 72 бүтээгдэхүүнтэй болсон гэсэн үг. Тэгээ вебсайт хийсэн, вебсайтыг бол хамаагүй үнэхээр их хийж байгаа. Энээс илүү тоо гарна. Магадгүй бид нар энэ дэр нарийн тоол гаргаж авч чадахгүй байгаа. За төгсгөл компаниудын орлогыг бол ерөөхдөө та бүхэн харж байна. Нийт бол 1 тэрбум 92 сая 556 мянга байгаа. Энэ магадгүй их одоо амар том бизнес хүмүүс айгүй том тоо харагдаж байгаа. Бидний хувьд бол оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд бол бид нар энд бол биднэрт бол том тоо. Гэхдээ эндээс бол харахад бидний оюуны хөдөлмөрийг хэрхэн яаж энэ хүмүүс дүгнж ийнэ гэдэг бол айгүй нэг асуудал бол гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл бидний бүтээгдэхүүн манай ажилч залуучуудын бүтээгдэхүүн бол нүдэнд харагдаж чихэнд сонсогдож гарт баригддаг бүтээгдэхүүн. Өнөөдөр нэг хүн тэнд баялаг бүтээгшийг дэмжнэ гэд нэг юм үзэг хийхэд тэр хүний дэмжиж идэг бол энд Монгол улсын эдийн засгийг одоо хөгжүүлэх нэг том бүртгэлийн систем хийсэн тэр залуучуудыг тэгж харьцангуй хүмүүс ингээд ойлгодгоо. Энэ хамгийн хүндрэлтэй шийдэл. Баадгүй бид нар банкнд очиод нэг зээл авах хэрэг. Би 2008 онд компани 20 хэдэн компани аваад банкудаар явсан. Зээл өгдөг. Зээл өгөхөр давай танах аваад програмыг аваад тавьчих гэсэн хэрнээ. Эндүү ч гэсэн хамаагүй тавьдаг. Компьютер авчаа тавьдаг. Гол багаж хэрэгсэл нь манай залуусыг компьютер л байдаг. Тэгэхээр энэ зээлийн асуудал маш хүндрэлтэй байдаг. Бид нар 2012 онд нэг зээлийн одоо асуудлаар ингээ яриад яхахгүй төрийн банк одоо ямар банкнуудаар гаргаж дурлаа энэ залуучууд мэдж байгаа тий. Одоо авсан хүн ер нь байхгүй шүү дээ. Бүгд байхгүй. Яг нэг үйлдэлт. Ийм хүндрэлтэй асуудал байдаг.
За энэ чим хотлоо явуулчихлаа. За одоо байгаа компаниудын ерөнхийд нь би байлж байгаа компаниудыг ер нь нийт 17 компани байгаа. Age гэдэг одоо эмэгтэйчүүд инкубатор орсон, Go Smart, Mirim, одоо Mama Application гэдэг энэ бол манай виртуал инкубатор их байгаа. Өөрөөр хэлбэл энд байрлахгүйгээр бид нартай виртуалаар харьцдаг юм манай байгууллага байгаа. Тэгээд одоо энэ iHotel энэ манай компаниудыг ерөөхдөө одоо энэ хүмүүс маань ерөөхдөө босоод өөрсдөө танилцуулаад презентацийн танилцуулах гэж бодож байна. За 2016 оны хагас жилийн байдлаар бид нар хагас жил бүтэн жилээр ингээ хараад хагас жилийн байдлаар ер нь манай компаниудаас ингээ харахад бол нийт төлөвсөн гүйцэтгэх ёстой ажлаас 167 ажил байгаа. Энээс нэг 64 ажлыг хийгээд нэмэлт төлөвлөлт ажлууд маань одоо ерөөхдөө явж байгаа. Компаниудын ажлууд маань ер нь тогтмол одоо байнга явагддаг гэсэн үг. За компаниудын санхүүгийн хувьд бол ерөөхдөө 2016 оны байдлаар энэ зүгээр жишээ авсан тоонууд шүү яг тухайн компаниудаар яахгүй. Орлого ерөөхдөө 2016 оны хагас жилээр бол 391 сая, зардал бол 237 сая. А зарим компаниуд бол цалин бүр огт цалингүй ажилладаг. А зарим нь сая 270 мянган төгрөгийн хамгийн дээд хэмжээнд гэж батгаар дунджаар нэг компаниг ажилтнаа 450 мянган төгрөгийн ажлын цалинтай явж байгаа. За компаниудын хүний нөөцийн хувьд бол бид нар програм хамжийн чиглэлээр бол 32 хүн байгаа, маркетингийн чиглэлээр 11, сэтгүүлч бол 2, төслийн менежер 6 гэд нийт ер нь бид нар 65 ажилтан одоо 17 компанид. Өөрөөр хэлбэл Монгол улсад 65 компани ажлын бариг мэдээллийн технологийн үндэсний паркын инкубатор олгож байна гэсэн санаа. А дээрэс нь бид нар Монгол улсад бид нар 25 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг энэ хүмүүс хийгээд хүмүүст үйлчилгээгээ үзүүлээ явж байгаа гэсэн санаа байгаа. За бид нар зорилттой салбар бид нар инкубаторыг зарлагтай үндсэн инкубатор, эмэгтэйчүүдийн инкубатор, дээрэс нь виртуал инкубатор гэж зарладаг. Зорилттой салбарын хүрээнд бид нар за энэ компаниуд маань бид нар эмэгтэйчүүдэд дэмжиж Age Application гэсэн компани орж ирсэн байгаа. Тэгээд дээрэс нь бид нар Viral Partners гэдэг манай энэ IT-ийн компаниуд ерөөсөө IT-гаа явуулахаас маркетинг чиглэлээр ерөөсөө анхаарч өгдөг. Тэгээд Viral Partners гэх компаниг бид нар зорилт салбарын хүрээнд IT-ийн бизнесийг дэмжих чиглэлийн маркетинг компанийг одоо элсэл цаардаад Viral Partners гэдэг компанид шалгаж орж ирсэн байгаа. Дээрээс нь би түрүүн бэ хийсэн оюутан инкубаторын элсэлтийг бол зохион байгуулсан байгаа. За одоо бид нар виртуал инкубатор би сая Индонезид Innovation for Sustainable Development инновацийн тууштай хөгжил гэдэг тэр одоо форумд оролцоод ирлээ. Тэр форумд оролцоод харахад нэг улсад виртуал инкубаторт 70-аас 100 хүн байдаг юм байна. Яагаад гэвэл тэр хүмүүс дандаа мэдээлэл дээр ингээд бүр ингээд маш ингээд дутагдаж байдаг. Гэтэл манайхан дэндүүх мэдээлэлтэй нөө ямар вэ? Бид нар виртуал инкубатор зарлаад тахт ерөөсөө бид нар одоо ганц л компанитай байгаа. Уул нь энэ хүмүүст бид нар цаг хугацаа орон зайнаас хамааралгүйгээр энэ хүмүүст зөвлөгөө өгөө мэдээлэл нөгөө шаардлагатай бид нар өөрсдийнх нь өмнөөс бүтээгдэхүүнийг борлуулах бид нар боломжийг хараад одоогийн байдлаар бол ганцхан байгаа. Бид нар бол бидний ганц анхны зорилго бол виртуал инкубаторыг аль болохоор хөдөө орон нутгийн залуучууд руу хандаад хөдөө орон нутгийн залуусуудыг энэ виртуал инкубатороор дамжуулаад эднэрт чиглэлийнхэн дагуу бид нар зөвлөгөө өгье гэсэн бодлоготоор явж байгаа. Гэхдээ одоохондоо бол бид нар нэг компанитай бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд ер нь би түрүү хэлсэн бид нар парк маань өөрөө үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд энэ IT-ийн бизнесийг эрхэлж байгаа компаниудыг одоо хөгжүүлэхэд бол бид нар хүнийхээ нөөцийг маш сайн бэлтгэх хэрэгтэй. Энэ хүмүүс чадвартай байж шин санаа, шин бүтээл, шин одоо бүтээгдэхүүн болгоно гэдэг энэ хүмүүс гаргана. Энэ хүмүүс маань дэлхийн зах зээл дээр бусдаа нэг хэлээр ярьдаг чадвартай болно гэж үзээ бид нар 2006 онд энэ шалгалтуудыг бол оруулж ирсэн байгаа. Энэ шалгалтаар бид нар мэдээллийн технологийн инженерийн шалгалт энэ шалгалтыг бид нар өгснөөрөө бид нар Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх паспорт одоо сертификаттай болдог. Одоогийн байдлаар Азийн 7 оронд нэг зэрэг явуулж байгаа мэдээллийн технологийн инженерийн ур чадрын шалгалт. Дээрээс нь компьютерийн хэрэглээний гэрчлэгээ олгох шалгалт уу ICDL энийг бол хүн болгон мэдж байгаа. Ямар их болон Азийн 140 оронд хүлээж зөвшөөрөгдсөн ICDL-ийн анхны шалгалтын төв болсон. Дээрээс нь бид нар топ сит буюу одоо нэг солонгос улстай хамтраад мэдээллийн технологийн практик ур чадрын үнэлгээний шалгалт тэгээд шалгалтын төв болсон байгаа. Дээрээс нь бид нар бусад энэ байгууллагуудаар аттестацийн шалгалтыг яг хүний нөөц одоо мэдээллийн технологийн чиглэлийн шалгалтуудыг аваад нийт ингээд 3 шалгалтын төвтэйгээр бизнес инкубатор бизнес хөгжлийн төв маань инкубаторыг ажилуулад ингээд явж байгаа.
За яг авсан шалгалтуудыг ерөөхдөө нэмэрхүү байгаа. Одоо нийт одоо 2006 оноос 13 оны хүртэл манай мэдээллийн технологийн чиглэлээр өөрийнхөө ур чадрыг сайжруулчихъя гэд хандсан хүн бол 2000 байгаа. А тэгээ ингээд 2000 хүнээс бараг 400 нэг шалгалтанд бүртгүүлчихэд ирдгүү. Тэгээ 1500 хүн байгаа. Одоо яг дэлхийд өөрөөр хэлбэл Азийн 12 оронд зөвшөөрөгдсөн 144 хүн мэдээллийн технологийн тодорхой хэмжээний мэдээллийн технологиг ажил албандаа хэрэглэдэг. Эсвэл мэдээллийн технологиг бид нар одоо үндсэн мэргэжилтэд нэг 144 хүн Азийн 12 онд хүлээн зөвшөөрсөн сертификатыг бол авсан байж байгаа. За тэгээ энэ ерөөхдөө манайтай холбоо арих бол энэ дээр асуу хайгуул байж байгаа. Тэгээд ерөөхдөө бөшөө нарийн задаргааг бол яг миний одоо аюу их юм гарч ирнэ. Би өшөө энэ компаниудынхаа маш их олон зовлонгуудыг ярих маш олон юм одоо юм 2-3 оноос хойш маш олон юмнууд байна. Тэгэхээр энэ компаниуд захирлууд маань бас боломжийг олгоод тэгээ захирлууд маань өөрсдөө бас бүтээгдэхүүн танилцаад одоо хүмүүстэй танилцуулаа явна үстэй. За тэгээ анхаарал тавьсан баярлалаа. За наран цэцэг дарагдаа баярлалаа. За бид нар бүх илтгэлүүдээ сонссныхоо дараагаар асуултууд авна. Тэгэхээр та бүхэн бас асуултуудаа бэлдээд байж ах боломжтой.